За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ бодлын хүчтэй холбоотой өөрийнхөө ойлгосон амьдралдаа хэрэгжүүлж туршиж үзээд тэгээд үр дүнгээ үзсэн зүйлүүдийг бас хуваалцсангаа гоё тайлбарлая гэж бодлоо. За 70 тухамсар гэж сонссон бах. Тэгээд нийгэмд тулгарч байгаа хамгийн том асуудал бол бид нар сэтгэл зүйгээ удирдах чадахгүй, сэтгэл зүй хэцүү байдалд орсноос болоод бид нар өөрсдөө их зовдөг. Тийм учраас энэ бодлын хүч 70 тухамсрыг ойлгох шаардлагатай болж байна. Тэгээ энийг ойлгохгүй бол бид нар өөрсдийнхөө амьдралыг илүү сайнаар эргүүлэх боломжгүй болох нэ. За энийг ярихаас өмнө хамгийн гол point нь бол хүн өөрийнхөө бодлын хүч энергиэрээ өөрийнхөө амьдралыг бүтээж байдаг гэдэг яг энэ гол зарчмыг ойлгох хэрэгтэй юм байна. За юу гэмээр юм дээ. Жишээ авах юм бол би их сайн хүн гэж боддог байлаа гэж бодъё л да. Тэгэхээр би сайн хүн гэж өөрөө бодож итгэж байгаа учраас би муу зүйл хийхгүй гэсэн үг. Тийм сонголтыг хийхгүй. Миний дотоод итгэл үнэмшил энэ бодол маань өөрөө хүч, энергийг агуулж байгаа учраас би түүнтэй холбоотой түүнийг батлах сонголтуудыг хийнэ. Тэгэхээр би сайн хүн учраас би сайн байх сонголтуудыг хийж эхэлнэ. За энэ бол нэг жишээ. Хоёр дахь жишээ нь гэх юм бол би азгүй хүн гэд бодож л та жоох муу жишээ авъя. За азгүй хүн гэд боддог болон азгүй хүн гэж итгэж авдаг тэр итгэл үнэмшил байна. За энийг бол програм гэж ярьдаг. За би дандаа азгууд ч идэг гэж ярьдаг. Тэгээ түүндээ итгэдэг бол азгууд л бол байнга дагаж явна гэсэн. Азтай байх сонголт, азгүй байх сонголт танд гарч ирлээ гэхэд та азгүй байх сонголтыг л хийгээд байна. Ер нь бол зарчим нь юм. Та туршаад үзээрэй. Та өөрийгөө хэн гэж итгэх нь, юу гэж итгэх нь, юу гэж бодно, тэрийг биелүүлэх сонголтуудыг 70 тухамсар буюу энергийн орон зайд биелүүлж байдаг. За хүн яг итгэж чадаад хийн гэсэн зүйлээ өөртөө итгэсэн зүйлээ хийж чаддаг. За би гой цүнх харчлаа, би тэр цүнхийг авна л гэсэн бол авна гэж итгэж чадах юм бол тэр цүнхийг авах тэр орон зай нөхцөл байдал нь бий болох нэ. За өөр жишээ авах юм бол тэр цүнхийг яагаад авчиж байгаа гэхээр нэг талаасаа зориг бий болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ надад мөнгө бий болоод би цалингаа авлаа гэх юм бол хамгийн түрүүнд би цүнхээ авах. Тэрний түрүүний зорилгыг өөртөө сануулж байна гэсэн үг. За энийг бол янз бүрээр тайлбарлаж болж байна. Иймэрхүү байдлаар ер нь бол тайлбарлажээ. За ийм учраас та өөрийнхөө юу бодож байна, юунд итгэж үнэмшиж байна гэдгээ ажиглах хэрэгтэй болж байна. Тэгэхээр хүн өдөрт 60,000 бодол бодож байгаа тэг бүх бодлыг бол ажиглах боломжгүй. Тийм учраас та мэдрэмжээ ажиглах боломжтой гэсэн үг. Яг ингээ урт амьсгаа аваад та ямар мэдрэмж төрж байна? Өөрийнхөө тэр мэдрэмжүүдийг олж илрүүлнэ. За эхлээд сэтгэл мэдрэмжээ ажиглаж болж байна. Түүнээс илүү махан биеийн өвдөлтүүд бол маш том дохио болж өгдөг. Сэтгэл зүгээрээ аливаа зүйлийг дахин бодоод тэрийг засаж чадахгүй бол махан бие дээр ил гарч өгдөг. За жишээлбэл дандаа ингээд зовлон ярьж өөрийнхөө амьдрал тохиолдсон муу хүмүүсийн тухай ярьж өөрийнхөө амьдрал тохиолдсон хэцүү зүйлүүдийн тухай яриад ах юм бол хоолоо өвддөг, шүд өвддөг. Тэр шинж тэмдгийг бол танд дохио болгон махан биеэр чинь дамжуулж ирж байна гэж ойлгож болно. Тэгээ энэ нь бол үнэн байдаг. Тэгэхээр ярьж хэлж байгаа зүйлээ анхаарад хэр эерэг ярьж гин, хэр сүрэг ярьж гин гэхээсээ хамаарат таны махан бие дээр хөвчлөл үүсдэг байна. За энийг бол Жо Диспензагийн эрдэмтэн бол 30 жилийн судалгаагаар бол
бүр шинжлэх ухаанаар баталсан байгаа санаа зовлтгүй. Тэгэхээр би бол хийсүр юм яриаггүй. Хоёрдугаар гэх юм бол та бүхэн бас номыг аваад уншиж болно. Тархиа өөрчлөөд амьдралаа өөрчил гэдэг ном байгаа. За би номын сургалтын групптэй ном уншиж байгаа. Энэ дээр болохоор харийцсан буюу итгэл үнэмшлээ хэрхэн сольж амьдралаа өөрчлөх тухай, хүмүүстэй харилцааны урлаг яаж хүснээ авах уу гэдэг энэ тухай ясан номыг болвол уншиж байгаа. Групптэй ер нь 2 ном зэрэг уншиж явж байгаа. Нөгөө ном нь болохоор Баян аав ядаа аав гэд санхүүгийн итгэл үнэмшил, санхүүгээ хэрхэн зохицуулах уу, мөнгө гэж юу юм, хөрөнгө оруулалт гэж юу юм, энэ тухай бичсэн номыг бол зэрэг уншаад явж байгаа. За ингээд тархиа өөрчлөөд өөрийнхөө бодолд байгаа, итгэж байгаа зүйлээ өөрчлөөд хүссэн амьдралаа биелүүлж болох нэ. За тэгээд ингээд яасан чинь ингээд өөрийгөө ингээд ажигласан чинь толгой их өвдөж байна. Ер нь яагаад их толгой өвддөг юм болов? Толгой өвдөх учир шалтгаан нь юу юм болоо гэж өөрөөсөө асуунаа. За миний мэдэрснээр бол толгой их өвдөх нь шийдэхгүй, хийхгүй асуудлуудыг их боддог хүний толгой их өвддөг. Юу гэмдэ гэртээ ямар нэгэн тавилга авах, эсвэл шинэ юм сурах, дасгал хийх, эрүүл хооллох гэдэг ч юм уу, эсвэл орлогоо нэмэгдүүлэх гээл маш их зүйлүүдийг хүсэж байдаг. Тэгээ хийх боломжтой байдал нөгөөдхөө хийхгүй байгаад байдаг. Тэгээ тэр нь ингээд байнга бодогдоод толгойд байгаа учраас тэр нь шийдэгдэхгүй ингээд давхцаад дараагийн асуудлууд орж ирээд тах тусам тарих толгой өвдөж эхэлнэ. Миний толгой бол маш их өвддөг байсан. Хүсээгүй зүйлээ маш их хийдэг. Тэгээд өөрийн хүслээр биш, хүний хүслээр хүнд таалагдах гэж тийм. Өөрөө хүсэхгүй байж тэр хүн баярландаа гэж бодоод хийх гэж оролдож өөрийгөө зовоож байсан. Тэгээл янз бүрийн чадахгүй байж баахан төлөвлөгөө гаргаад тэгэл нөгөөдгөө хийж чадахгүй дэ стресстэй толгой өвддөг байсан. Одоо бол тэгдэггүй. Яг хийхийг хүссэн зүйлээ маш гоё төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөгөө гаргахтаа ч гэсэн яардаггүй. Тэгээд тэр төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөнээ дагуу альва зүйлийг хийдэг. За энд бас нэг өөр зүйл яригдана. Энэ бол сүнслэг хөгжил гэж ярьдаг. Сүнслэг хөгжил нь болохоор ямар учиртай юм бэ гэхээр энэ даалт ухамсар сүнсний төвшөндөө бас програмчлагдсан байдаг. Тэр програм маань бол бидний энэ амьдралдаа туулсан туршлагаас маш их туршлагыг хөндлүүлсэн тийм сүнсний програм байгаа. Тэгээ сүнсний програмын давуу тал нь гэх юм бол бараг алдахгүй. Ер нь алдахгүй. Сүнсний програмыг яаж таних вэ гэхээр сүнсний програмаас яаж тэр өгөгдлийг хүлээж авах вэ гэхээр бясалгалын аргаар хүлээж авдаг. За энийг би зүүн совин гэж нэрлэдэг. За ингээд зүүн татдаг. За ингэдэг ч юм уу, тэрнж дээр юм уу? За энэ ер нь буруу юм уу? Энэ зөв санагдаж шүү гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг зүүн совин буюу сүнсний програм танд хэлж өгдөг. Тэрийг хийж чадах юм бол та зөв сонголтуудыг хийгээд амьдралынхаа зөв шугам руугаа ороод явах нэ. За ингээд бодлын хүч гэж байдаг. Тэгээ өөрийнхөө бодлыг хянаад буруу зүйл бодоод байна уу, өөрийгөө бохирдуулах зүйлүүдийг бодоод байна уу гэдэг зүйлүүдийг хянаад цэвэрлэх юм бол дараа нь сүнснээс ирж байгаа тэр зөв зүүн совингуудыг хүлээж авах чадвартай болох нэ. За ер нь бол маш их юм ярэ гэж бодож исэн. Тэгээд санаанд орж байгаагаа л ярьж байгаа шүү. Тэгэхээр хүн болгоны амьдралын асуудал өөр учраас энэ бол ерөнхий юм ярьж байгаа. Таны амьдралын асуудлуудөөр, таны яг хүсэж байгаа зүйлүүдөөр, хүсэхгүй байгаа зүйлүүдөөр, таны амьдрал тохиолж байгаа асуудлууд бас өөр учраас таарахгүй мэдэхгүй. Гэхдээ ерөнхийд нь бол ингээд тайлбарлажээ. За тэгээд энэ амьдралыг чинь зөв зам руу чиглүүлэх тэр тохиог хүлээж авмаар байдаг. Дээрээс ингээ өвчин зовлонгоо амар амгалан баймаар байдаг. Юу хийх вэ? Юунаас эхлэх вэ гэж хүмүүс бодож байгаа.
Тэгэхээр би нэг хэдэн зүйлийг бол хэлж өгмөр байна. Хамгийн түрүүнд бодлоо хянах, бодлоо ажиглах. Тэгээд бодлоо ажиглаад юу бодоод байна, ямар сөрөг зүйл бодоод байна гэдгээ ажиглаад тэрийг ер нь бодох шаардлагагүй юм биш үү гэдэг дүгнэлтэнд хүрээд орчих хэрэгтэй. Тэгээд энэ бодлоо ажиглахад саад болох зүйл юу вэ гэхэд биеийн өвчлөл байдаг. Хэрвээ бие өвдөд байвал 1000 гоё юм бодоод эерэг бай гэхэр чадахгүй. Тэгэхээр яах вэ гэхээр аль болох цаг гаргаад унтаж амрах хэрэгтэй. Нойроо сайн авах хэрэгтэй. Бүтэн амарсан хүн сэргээг байж чаддаг. Ядарсан, суйлдсан, нойр дутуу ах юм бол юу энэ сайхан гоё мэдлэг мэдээллийг хүлээж авах, тэрийг дотроосоо гаргах, тэрийг хүч байхгүй болчихж байгаа. За тэгээд дараагийнх нь гэх юм бол дасгал хөдөлгөөн. За дасгал хөдөлгөөн нь болохоор дасгал хөдөлгөөний ямар хэрэгтэй вэ гэхээр бид нар одоо ингээд гоё эрэг зүйл, амьдралыг гоё эргээр харах, тэр дотоод сүнснээс ирж байгаа тэр өгдлүүдийг хүлээж авах гэхээр бидний энэ махан биеийн энергийн урсгал маш их чухал үүрэгтэй. Та ингээ өвдсөн, эрүүл бус байх юм бол тэр энерги нь хүрэлцдэггүй, тэр гой мэдээллийг авахар хүрэлцдэггүй учраас энергийн урсгал буюу бодисын солилцоогоо нэмэх шаардлагатай болж байгаа. Тэгээ бодлогын солилцоогоо нэмэхэд бол дасгал хийх хэрэгтэй. Жохон хөлрөөд цусны эргэлтийг сайжруулснаар таны энергийн урсгал зөв болж ирнэ. За миний хувьд бол 10 жилдээ биеийн тамирд ордоггүй, дасгал хөдөлгөөнд дургүй. За үе нэг хөгжим тавиад бүжиглэж хөлсөө гаргадаг байсан. Тэрнийхээ ачаар нэг өөр амир өвдөчихгүй хүн шиг явж исэн юм шиг ба. Тэгээд дасгал хийж эхлэхээр хэцүү. Би угаасаа насаараа тийм их дасгал хийж байгаагүй. Йогт явж үзсэн, фитнест явж үзсэн, шантарсан. Бүжигт явъя гэхээр бөөр өвдөд идэг гэдэг шиг. Тэгээд би хөнгөн суухгүй, сонголт хийхгүй, тийм их ачаал өгөхгүй хөнгөн дасгалаас эхлээд групп ажиллуулаа, групп дээрээ дасгал хийгээ явж байгаа. Тэгээд дасгал хийсэн чи юу болсон бэ гэхээсэн би ингээд сулдаж ядархаа болсон. Ерөнхийдөө их гоё нормал. Мэдээж орой болохоор ядраад нойр хүрдэг. Гэтэ ер нь бол би бол ерөнхийдөө гоё ирүүлж байгаа. Тэгээд ирүүлжээд энэ нөгөө нэг өөх буюу холестерин гэдэг зүйл яагаад биед үүсдэг вэ? Хүний нөгөө нэг бие организмыг тайлбарласан номноос уншихад холестерин гэдэг өөх гэдэг зүйл чинь биед ингээ хорт байдс орж ирэхэд хамгаалаад барьцалтуулаад ингээ өөхөр бүрхэгчт юм байна. Өрөвсөл гэсэн үг. Өрөвсөл буюу хор биед хурмиглагдаад тэрийг биед тарааж биеийг өхүүлэхгүй тулд өөхөр ингээ хүччихдэг. Тэгсээр агаад миний биеийн ингээ 20% нь ингээд өөх болоод хувирцаа. Харахад ингээд нэг тийм бүр ингээ таргалцсан биш юм шиг мөртлөө ингээд чимгээд үсэх юм бол юм буурчхар байгаа. Тэгээ одоо бол нэг 10% багассан байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр биеэ булчинлаг болгоод энэ хорт бодисуудыг гарганаа. Тэгээ хорт бодисуудыг гаргахад зүгээр л нэг юм уугаал идээл хорт бодисууд маань гарахгүй. Тийм учраас биеийн дулааныг нэмэх хэрэгтэй. Биеийн дулааныг нэмж энэ холестерин өөх хорт бодисуудыг гадагшлахад энерги өгнө. Тэгээ энерги өгөхийн тулд хөлөртлөө дасгал хийх нэ. За би бол 30 минутын тийм дасгал хийдэг. Тэгээд тэр 30 минутын дасгал хийхээр маш их хөлөрдөг. Тэгээд эхэндээ бол ер нь бол тэгж байгаа хгүй, сэтгэл зүгээр бол маш хэцүү байгаа тэр дасгалыг хийхэд. Гэхдээ би өөрөө энэний утга учирыг ойлгоцсон. Би энэ дасгал хийж тэр унтаа эд эсүүдийг сэрээгээд эрчим энергиэр ингээд дэмжиж өгчхөөр миний бодисын солилцоо сайжраад тэгээ биед байгаа бүх хорт бодисуудыг
ингээ өөрөөрөө энэ бие чинь өөрөө маш ухаалаг систем учраас өөрөө гадагшлуулахад би дэмнэж өгч байгаа гэж бодохоор илүү дасгалаа хийхдээ дуртай байгаамаа. За тэгээд дасгалаа хийж байгаад ингээ хорт болцоо гарах гад идэг. Тэгсэн чинь нэмээд хор өгөөд ивэл яах вэ? Шинээр орж ирж байгаа хор бохирдлыг гаргах гээд хуучин бид үүссэн байгаа хор бохирдлыг гаргаж чадахгүй учраас хоолтон дээрээ идэж ууж байгаа зүйл дээрээ анхаарах нэ. Тэгэнгუთ пив, дарс, архины төрлийн юмыг хэрглэж болохгүй, тамхи татаж болохгүй, хортой бүх чихэрлэг бүтээгдэхүүнийг хэрглэж болохгүй ах нэ. За ер нь бол 100% гар гэж байгаа юм биш, 100% бол гэж байгаа юм биш. Баг хэрглэж болно. Гэхдээ хүссэн ирч хүч биеийн энерги дүүрэн ямар нэгэн эн тэмдээ өвдсөн хавцсан зүйлгүй болсны дараа хэрглэж болно. Миний хувьд бол яг хагас жилийн турш ямар нэгэн алкоголны төрлийн юм хэрэглэхгүй явж байгаа. Тэгснээрээ миний бие ярхирж янгинж өвддөг байсан бол одоо бол огт тэгж өвдөхгүй байгаа. Тэгж их хүсэхгүй байгаа. Яагаад хүсгээ болсон бэ гэхээр яг тухайн үедээ ингээ ад жаргалтай юм шиг найз нөхдөд нээлттэй гоё байгаа юм шиг санагдах боловч дараагийн 3 өдөр би маш их өвдөж сэтгэл санаагаар унж хамаг би сүлдэж ядарч өвдөж байснаа анзаарсан. За түүнийг хүмүүс шарталт гэж ярьдаг. Тэгэхээр эн чинь ямар ч ашиггүй болж таарч штеп. Би энийхийн төлөө өөртөө хор худалдаа тавцсан байгаа байхгүй юу? Тэм учраас хэрэггүй ах нэ. Тэр хэрэггүй гэдэг учир шалтгаанаа ойлгочих юм бол хэрэглэхээ болчдөг байна. За нэг удаа хэрэглэжингууд ахаад бие рүү хор орчин, ахаад холестерин үсээд тэр хор бохирдлыг чинь ингээд өөхөр хочоод авчихна шүү дээ. Тэгээ тэрийг гаргахын тулд дахиад дасгал хийх хэрэг гарна. Хор бохирдлоо гаргах хэрэг гарна. Эм тариа хэрэглэн бие өвдөн, өвчлөн. Тэгэхээр ер нь бол хэцүү үр дүнд хүрнэ. Тухайн үедээ эхлээд гоё байгаа юм шиг зүйлүүд дараа нь маш их сөрөг үр дагавруудыг өгдөг зүйлүүдийг аль болох хийхэд хэрэггүй. Тэгэхээр хор зуршлуудаа орхих хэрэгтэй болж байна. За өнөөдөр бол би ерөнхийдөө нэлийн удаан хугацаанд судлаад өөр дөрөө туршилт хийгээд ойлгосон зүйлүүдээ ярьж байгаа. Тэгэхээр энийг сонсож байгаа та үнэхээр азтай байна. За тэгээд хорч удсуудаа болчоод хоолтон дээр анхаарах нэ. За хоолтон дээр анхаарахтаа яах вэ гэхээр амин дэмээр баялаг аль болох уургалаг хүнсийг хэрэглэнэ. Хүний биеийн эрчим энергийг их зарцуулдаг зүйл хэрэглэхгүйгээр бага зарцуулдаг зүйл хэрэглээд тэр үлдсэн эрчим энергиэрээ бие турамлагдсан хор бохирдлыг гаргах энерги үлдээх нэ. Хэрвээ ингээд хүнд махтай хоол, шарсан хоол идчих юм бол ахаал нөгөө нэг бие турамлагдсан тэр эрчим энергиуд чинь орж ирж байгаа тэр хоолыг чинь задлгаад ингээд үндсэн биеийг чи эрүүлжүүлж чадахгүй нэ. За сүүлийн үед би 50% улаан мах махны хэрэглээгээ багасгасан, шар бурцагны мах хэрэглэж байгаа. Тэгэнгუთ хоолны дараа нойр хүрэх нь багасч байгаа. Хоол эзний дараа нойр хүрнэ гэдэг тухайн хоол маш хүнд хоол байна гэсэн үг. Маш их эрчим энергийг зарцуулаад тухайн хоолыг боловсруулахын тулд их эрчим хүч зарцуулаад таны бие батарейн дуусаад цэнэггүй болоод та унтмаар санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр хөнгөн тэгээд буцаад танд гоё эрч хүч өгөх хоолуудыг хэрэглэнэ. Аль болох уургалаг хүнс. За сүүс бүтээгдэхүүн, шош эрүүл зөв хоолтой бүтээгдэхүүнийг хэрэглэх нэ. За тэгээ гурил будаага бол зүгээр хэрэглэж болно. Тэгтээ бол аль болох бага хэрэглэх нэ. Ногоо, жимс илүү төвлөрөө хэрэглээд уургалаг бүтээгдэхүүн хэрэглэх нь. За тэгээд дараагийн ололт юу вэ гэхээр биеийн цаг 24 цаг гэж байдаг. Өглөө нар мандснаас орой нар жаргаад унтах хүртэл ингээд хүний энэ дэлхийн амьдрал өөрөө ийм 24 цагаар хэмжигддэг. Яагаад гэвэл нарны цаг. Нар мандах, жаргах цагаар энэ өдрийг хэмждэг байна.
Тэгэнгუут хүний бие бас түүндээ зогцоод өөрийн гэсэн цагтай байдаг. Өглөө 4-7 цагийн хооронд биедэх бүх хор бохирдлыг гадагшлуулдаг цаг. Тэгэхээр хүндэрдэг хорт бодисуудыг гадагшлуулдаг үеэр бас нэмж хоол идэж болохгүй ахнэ. Тэгэхээр сүүлийн үед миний одоо хэрэгжүүлж байгаа за 7 хонжийн уу би дасгал хийгээд хоолтон дээр анхаарч байсан. Гэхдээ өглөөний цаг хамгийн одоо гизийг нарийсгадаг цаг гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд орой 6-аас хойш огтыг мэдэхгүй өглөө 10 цаг хүртэл мэдэхгүй байгаа. Ингээ 16 цагийн турш огтыг мэдэхгүй байгаа. Гэхдээ юм ууж болно, жоохон жимс идэж болно, тараг идэж болно. Гэхдээ л ер нь бараг юм мэдэхгүй шүү. Тэгснээрээ яах вэ гэхээр орой 6-аас хойш өдөржин эзэн юмнуудыг ингэж боловсруулад шүнжэнгөө ерөнхийдөө бол 50 хоноод өглөөр нь гадагшлуулах цагаар бүх биедэх хорт бодисуудыг гадагшлуулнаа. Тэгээд 7-8 цагийн үед гоё бие хөнгөрөөд 9-8-аас 10 цагийн хооронд нэлийн гоё гэх юм уу өлсөд ирдэг. За тэр өлсөж ийн гэдэг чинь өлсөх мэдрэмж нь яадаг вэ гэхээр хоолоо дуусгачлаа. Хотоод нь байгаа бүх зүйлүүдийг дуусгачлаа. Одоо ахиа хоол өгч болно гэдэг тохио. За энээс хойш яг тэр гоё алтан цаг эхэлж байгаа. Эхлээд миний 30 минут байсан. Одоо бол 2 цаг орчим үргэлжилж байгаа. Энэ 2 цаг өлсөх хугацаанд юу болдог вэ гэхээр яг одоо тэр биед байгаа хор бохирдол одоо илүүдл одоо юунуудаар одоо бие организм хооллоод тэгээд биеийг одоо цэвэрлж өгдөг цаг гэж ойлгож болно. Энэ цагаар л таны гэдэс багасна, илүүдл өөх одоо юу байдیں۔ Бүх зүйлүүд багасж өгнө. За тэгээ 10 цаг болоход та хүснээ идэж болно. Тэгтээ хоосон ходоодондоо аль болох шинэ хүнс, шинэ зөөлөн зүйлүүдийг идэх нь зүйтэй байгаа шүү. Сүтээ будаа ч юм уу те гоё зөөлөг хурдан шингэлцтэй зүйлүүдийг идээд гоё цадчих нэ. За тэгээд үдээс хойш ер нь хооллолт хооронд нэг 5 цагийн зайтай байвал зүгээр. За тэгээ сайхан хамтлаа идчихэд орхичнэ. Тэгвэл одоо юу гэх юм 6-аас хойш юм мэдэхгүй байх гэхээр өдөржингөө хивээдэй гэсэн үг биш байгааз. Тэгэхээр 10 цагийн үед юм идээд 11-ээс одоо хойш 5 цагийн турш гэхээр 4 хүртэл 3-аас 4 цаг хүртэл юм идэхгүй байх нь. Эсвэл 1-ээс 2 цагийн хооронд өдрийн хоолоо идэж болох нэ. За тэгээ өөрийгөө ажиглах нь шүү дээ. Яг өлсөөд ирэнгуут нь л хоол идэн. Түүнээс ш өлсөхгүй ходоодондох зүйлийг дуусгаагүй хахад нэмж юм идэж болохгүй нэ. Тэгээ бага цаг одоо өлсөд ах юм бол хэтэрхий өлсөд ах юм бол тийм зуушнууд идэж болно. Самар одоо овёс дээрээс нь ирүүл тийм одоо бичгнүүд байдаг идэж болох нь. Тэр нь болохоор биеийн одоо бодисын солилцоонд уургадлаг зүйлс учраас танд энерги нэмж өгнө. Тэгээ идчих болж байна. За иймэрхүү байдлаар явчингууд таны энергийн урсгал гоё жигд болоод ирнэ. Тэгээ тэр гоё жигд маш гоё ирс хөвчтэй дүүрсэн энерги амьдралынхаа тэр бодлынхаа хүчин дээр анхаарад яаж ирэх болох уу дээр анхаарад явах юм бол таны амьдрал сайн сайхнаар эргэх боломжтой байх нэ. За тэгээд энэ бичлэгийг хийхийн тулд би маш их одоо биеэ бэлдэж энерги эрчмээ одоо бэлдэж байгаад хийж байгаа учраас танд одоо энэ миний ярьж байгаа бүх гоё яриа маань одоо дамжиж очиж ийна гэсэн үг байгаа. Одоо энэ миний бичлэгдэх одоо энэ бичлэгийг хизээ үзэж ин тэр цаг мөчид миний одоо энэ дүүрсэн энерги маань танд одоо дамжиж очиод танд ирч хүчийг өгнө. За юм байгаа шүү. Тэгээд өөр асуух зүйлээвэл асууж болно. Тэгээ манай группт нэгдээд намайг хэрхэн дасгал хийхийг хараад дуурайж хийж болно. Хажуугаар ном уншиж байгаа. Тэгээд одоо ном уншихын давуу талыг бас ярья. За ном уншихын давуу тал нь гэх юм бол бид нар одоо биеэ ингээд зөвөр хооллоод эрчим энергидээ ингээд гоё бодисын салцаагаа гоё болгочлаа штэ.
Тэгэнгүүт энэ тархинд ч бас гоё хоол хэрэгтэй. Тийм учраас 7 хоногт 2-3 удаа ном уншлахыг мань сонсоод тархиндаа гоё шин амттай амьдралд хэрэг болох хүч мэдлэг мэдээллийг хийж өгснөөрөө таны тархи бас гоё хоол авчна. Ингээд гоё бие чинь бүх эрчим минээр гоё болоод ирэнгүүт таны амьдрал оронгоороо өөрчлөх боломжтой. Тэгээ бодлын хүчээр та юунд итгэж өмшиж байна, тэр амьдрал чинь таны амьдралд бий болох нэ. За та амьдралаас юу хүсэж тий? Баян тансаг аялал зугаалсан хүснээ амаар байна уу? Тэрийг яг тодорхой чагсааж бичээд түн дээрээ төвлөрж бодож бясалгахад таны бие организм чинь бэлтгэгдсэн байх шаардлагатай байх нь шүү дээ. Тэгээд энийг хийгээд үзээрэй, туршаад үзээрэй гэж хэлмээрээ. За тэгээд ганцаарчлсан бас зөвлөгөө өгдөг. Ганцаарчлсан зөвлөгөө авахыг хүсвэл бас надтай холбогдоорой. За би өөрөө бол маш олон сургалтуудыг сурсан байгаа. Сертификаттай гэвэл супер жампи оюуны тас хүрэлцүүлэгчийн сертификат авсан байгаа. Тэгээд нүүдэллийн бясалгал, тэгээд маш олон бас хувь хүний бясалгалын сургалтууд, тарих, оюун бодолтой ажиллах сургалтуудыг авсан. Тэгээ бүх сургалтуудаасаа ингээд анализ хийгээд өөртөө ингээд шингээж аваад буцаж гаргаж байгаа энэ мэдлэгээ та бүхэндээ хуваалцаж байгаа юм шүү. За тэгээ асуух зүйлээ асуугаарай. Амжилт хүсье.